Төрийн банк модыг мод болгохын урайндор ажилтан бүр нэг мод зорилттой аяныг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус банк жил бүрийн хавар намрын улиралд орон даяар мод тарих ажлыг уламжлал болгон зохион байгуулдаг юм. Тэгвэл Төрийн банкны ажилтнуудын төлөөлөл 2026 оны 5 дугаар сарын 9-ний өдөр олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж хаврын мод тарилтын аянаа эхлүүллээ. Өнгөрсөн жилүүдэд Төрийн банкны хамт олон үндэсний цэцэрлэгт түрээлэн бомбтын булаг, ташрын ам, богд уул зэрэг байршилт, ногоон төгөл байгуулж экологийн ач холбогдол бүхий 33 нэр төрлийн модлог ургамлыг нутагшуулан ургуулж байна. Одоогийн байдлаар банкны 500 орчим салбар нэгж 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын нутаг дэвсгэрт нийт 30 мянган гаруй мод тарьж тэдгээрийн арчилгаа авсалгааг биечлэн хариуцсан ажиллаж байгаа юм а. За Төрийн банк нь доктортой хөгжиж чиглэсэн ногоон банкны үйл ажиллагааг одоо хэрэгжүүлэх нь үндсэн чиглэлийн хүрээнд банкны хөдөлмжийн хийн ялгарлалтыг net zero-д хүргэхээр одоо энэ зорилтыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. За үүнээс гадна өнгөрсөн онд бол одоо ногоон бондыг 10 тэрбумын ногоон бондыг бол дотоодын зах зээл дээр гаргасан. За мөн 2025 оны 9 сард олон улсын зах зээл дээр 200 сая долларын бол бондыг бол амжилттай гаргаж, за үүнийхээ бол 50 сая долларыг нь за дөнгөж бас өчигдөр нэг 100 сая долларын бас бондыг бас олон улсын зах зээл дээр амжилттай гаргаж, энийг бол 100% одоо энэ ногоон банкны үйл ажиллагаанд одоо зарцуулна ийм бол төлөвтэй ажиллаж байгаа. Төрийн банк цаашид модыг мод болгоё аянаа улам өргөжүүлж 2030 он гэхэд 100 мянган мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Тус банк модыг зөвхөн тариа зогсохгүй хөрсөндөө бүрэн дасан зогсох, хүртэл нь мэргэжлийн арчилгаа тогтмол хийж урт хугацаанд ургах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа онцлолоо.